Өнөөдрийн хичээлээр нэг сурт карбон хүчлийн талаар авч үзсэн зөвлөх багш Мэгмар Сүрэн байна. За үүнд карбон хүчлийн ангиллал нэг сурт карбон хүчлийн гомлог игнэ болон тэдгээрийн гишүүдийн физик шинж чанар, за карбон хүчлийн үлдэгдэл болон язгуурын томьёо нэршил, за изомер болон нэршил, за мөн карбон хүчил дэх ус төрөгчийн холбоо, карбон хүчлийн химийн шинж чанар, гарган авах хэрэглээний талаар ярилцсанаа. За карбон хүчил гэдэг нь нүүрс ус төрөгчийн радикал болон карбоксил бүлгээс тогтсон нийлбэл бодисыг карбон хүчил гэдэг байна тий. За карбоксил бүлгийн С2-сон холбоо OH байна. За энэ нь тэгвэл дотроо карбонил бүлгийн С2-сон холбоо гидроксил бүлгийн OH гэсэн хэлбэртэй байна. За карбон хүчлийг дотор нь карбоксил бүлгийн тоогоор нь 1 суурьтай 2 суурьтай гэж бол ангилж байгаа. Өөрөөр хэлбэл нүүрс ус төрөгчийн радикал болон 1 карбоксил бүлэг агуулсан байвал 1 суурьтай карбон хүчил гинэ. За харин 2 суурьтай карбон хүчил гэдэг нь нүүрс ус төрөгчийн радикал болон карбоксил бүлгийг 2 удаа агуулдаг байгаа. За үүнийг нөгөө талаар дикарбон хүчил гэж бас нэрлэдэг. За олон суурьтай карбон хүчлийг поликарбон хүчил гин. За энэ нь нүүрс ус төрөгчийн радикал болон карбоксил бүлэг нь n удаа давтагдсан байна. За n нь 2-оос илүү олон байх ёстой. За энд жишээлбэл нэг карбон хүчлийн жишээг харуулсан байна. За энэ нь бол системт нэршлэр этаны хүчил, карбон хүчлүүдийг нэрлэхдээ хансан нүүрс ус төрөгчийн нэрийн ард нь хүчил гэдэг тий. Өөрөөр хэлбэл нүүрс ус төрөгчийн радикалын нэрийн ард хүчил гэсэн дагаврыг бол залгаж нэрлэж байна. За энэний техникийн нэршил нь цуугийн хүчил байгаа. За цуугийн хүчлийг бид нэр цууны хүчлийг салаад хийхэд бол ашигладаг байгаа. Ялангуяа байцааны салаатыг байцааг зөөлрүүлэхэд ашигладаг хүчил маань этаны буюу цууны хүчил байна. За дараагийн 3 С агуулсан хүчил байна. За энэ нь пропон ди хүчил. Яг тэгэхээр 2 ширхэг карбоксил бүлэг агуулсан 3 С-тэй тэгээ хансан нүүрс ус төрөгч байгаа учраас пропан ди хүчил болж байна. За карбон хүчилдэг карбоксил бүлгийн хүчил төрөгчийн атом болон гидроксил бүлэгдэх хүчил төрөгчийн атом нь карбонил бүлэгдэх хүчил төрөгчийн атом болон гидроксил бүлэгдэх хүчил төрөгчийн атом нь дундын хос электронуудыг өөртөө хүчтэй татсан байдаг учраас хүчил төрөгчдөр хасах цэнгийн илүүдэлтэй, харин нүүрс төрөгчийн атом дээр нэмэх цэнгийн илүүдэлтэй, ус төрөгчийн атом нь илүү хөдөлгөөнтэй уралд ороход хялбархан болсон байдаг. Төрхөөр нь бол ангилж болно. За жишээлбэл хансан карбон хүчил, ханаагүй карбон хүчил, цагираг карбон хүчил, ароматик карбон хүчил гэх мэтчлэнгээр ангилна. За хансан болон ханаагүй карбон хүчилд хэрвээ нүүрс төрөгчийн атомын тоон 15-аас их байвал дээд карбон хүчлүүд гэдэг байгаа. Харин 15-аас доошоо байвал доод карбон хүчлүүд гэж бол ярьдаг. За жишээлбэл энэ дээр С-ийн хооронд хансан буюу дан холбоотой нүүрс төрөгч байна тий. Энэ нэг талаараа этаны хүчил буюу цууны хүчил, за нэг суурьт хүчил болох нь эндээс харагдаж байна. Нүүрс ус төрөгчийнхөө төрхөөр энэ маань хансан хүчилд хамаарж байна тий. За дараагийнх нь энэ 3 С-тэй 2 С-ийн хооронд 2-сон холбоо агуулсан учраас энэ нь ханаагүй карбон хүчлийн ангилалд хамаарагдаж байна. За нүүрс ус төрөгчийн радикал болон за энэ карбоксил бүлгийг агуулсан байна тий. За 3 С-тэй учраас пропены хүчил буюу акрилийн хүчил гэд ингээд нэрлээ явж болдог байна. За тэгвэл цагираг карбон хүчлийн жишээг энд бол харуулсан байна. Циклогексан дээрэс нь карбоксил бүлгийг агуулсан. Ийм учраас циклогексаны хүчил гэж бол нэрлэх нэ. За ароматик карбон хүчлийн жишээг бол энд харуулсан байна. Ароматик цагиргийн энэ язгуурыг нь фенил гэдэг байгаа. За тэгээд фенил карбоксил бүлэгтэй холбогдсон учраас фенил карбон хүчил буюу бензоины хүчил гэж бол нэрлэдэг байна. За дээд карбон хүчлүүдийн жишээг энд харуулсан байна. За жишээлбэл CH 3 дахин CH2 14 дахин тэгээд COOH те энэ маань нэг суурьтай карбон хүчлийн жишээ байна. За энэ нь тэгээд палмитины хүчил гэсэн хүчилтэй орох нэ. За энэ маань хансан дээд карбон хүчлийн ангилалд орж байна. За энэ дээр ингэж бичигдсэн бүх карбон хүчлүүд маань ерөнхийдөө нэг карбоксил бүлэг агуулсан учраас нэг суурьтай карбон хүчлүүд болох нь харагдаж байна.
Нэг суурь тансан карбон хүчлийн гомлог игний болон физик шин чанарыг харуулсан байна. За карбон хүчлийн ерөнхий томьёог болохоор нүүрс өстрөгч радикал COH гэж бичсэн тийм ээ. За үүнийг хансан карбон хүчил дээр болохоор CnH2n дээр нэмэх нь 1 COOH болох нь. За бүр хураангуй байдлаар бичвэл CnH2n тэгээ O2 гэж хураангуй байдлаар бичиж болох нэ. За карбон хүчлүүдийг ерөнхийд нь системд нэршлэлээр нэрлэхдээ хансан хүчлүүд учраас хансан нүүрс өстрөгчийн нэрийн ард нь хүчил гэдэг дагаврыг залгаа явдаг байгаа. За хамгийн ихний карбон хүчил нь HCOOH буюу метаны хүчил тий. За үүний шоргоолжны түүхэн нэршил нь шоргоолжны хүчил болж таарч байна. За түүхэн нэршил нь бодлого дасгал дээр маш их орж ирдэг учраас эдгээрийг зайлшгүй цээжлэх шаардлагатай. За метаны хүчил нь 101 градус Цельсид буцалдаг хурц үнэртэй дэгдэмхий шингэн бодис байна. За карбон хүчлүүдийн онцлог нь болохоор ерөнхийдөө хий төлөвтэй хүчил байдаггүй, дандаа шингэн төлөвтэй, эхний хэдэн хүчил дандаа шингэн төлөвтэй, түүнээс хойш болохоор хатуу төлөвтэй болоо явцдаг байгаа. За дараагийн хоёр дахь төлөөлөгч нь болохоор CH3 COOH буюу цууны хүчил, үүнийг этаны хүчил гэх мэтчлэнгээр нэрлэх нь 118 Цельсид буцалдаг байх нэ. За 3 дугаар карбон хүчит нь болохоор пропаны хүчил тий, түүхэн нэршил нь болохоор пропаны хүчил болж байна. За CH3 CH2 COOH гэсэн томьёотой 141 градус Цельсид буцалдаг байна. За 4Z буюу бутаны хүчил тий, энэний түүхэн нэршил нь тосны хүчил гэж явж байна. За томьёо нь дэлгэрэнгүй байдлаар CH3 CH2 CH2 COOH. За энэ нүүрс өстрөгчийн атомуудын хооронд дандаа хансан холбоо явж байгаа харагдаж байна. За тэгээд буслах температур нь 163 градус тий. За бутаны хүчлийг хураангуй байдлаар энэ томьёогоор бичвэл C4 H8 O2 болох нь. За энэхүү томьёогоор бичсэн тохиолдолд C3 H7 COH болж орж ирэх нэ. За 5 дугаар хүчил нь пентаны хүчил буюу за үүнийг болохоор заримдаа бамбан хүчил эсвэл валерианы хүчил гэсэн нэрээрээ түлхүү явдаг байгаа. За хураангуй томьёо нь CH3 CH2 3 дахин COOH байна. 186 градуст буцалдаг байх нэ. За 6Z-ийн хүчил маань тексаны хүчил тийм ээ. Түүхэн нэршил нь капроны хүчил болж таарч байна. CH3 CH2 гэсэн гомлогийн гишүүн нь өмнөх хүчлээсээ CH2 гэсэн гомлог гишүүнээр ялгаатай. За CH2 бүлэг нь 4 удаа болж орж ирсэн байна. Ингээ карбоксил бүлэгтэй. За 205 Цельсид буцалдаг байх нэ. За гептаны хүчлийг түүхэн нэршил нь энантийн хүчил гэж нэрлэдэг байна. За энэ нь томьёо CH3 CH2 5 дахин COOH гэх мэтчлэн дэлгэрэнгүй байдлаар бичиж болох нэ. За буслах температур нь 223 градус байна. За энэ бутаны хүчлээс гептаны хүчил хүртэл ерөнхийдөө эвгүй үнэртэй өтгөвтөр тосрохог шингэн байдаг ахна. Харин метаны хүчлээс пропаны хүчил хүртэл хурц үнэртэй дэгдэмхий шингэн бодис болж байна. За карбон хүчлийн ерөнхийдөө хийн төлөвтэй бол байхгүй. Яагаад гэхээр карбон хүчлэлтэх молекулууд нь хоорондоо ассоциацид орж өстрөгчийн холбоогоор холбогдсон байдаг учраас хийн төлөвтэй байдаггүй, шингэн төлөвтэй байдаг байна. За хансан нэг суурьт карбон хүчлийн үлдэгдлийн томьёо нэршлиг энэ дээр эхний хэдэн хүчлэлээр харуулсан байна. За жишээлбэл шоргоолжны хүчил байна тий, HCOH. За карбон хүчлийн үлдэгдэл гэдэг нь карбон хүчлээс хүчлийн карбоксил бүлгээс нь устөрөгчийн атомыг салгахад үүссэн үлдэгдлийг хэлж байна. За тэгвэл эндээс шоргоолжны хүчлээс энэ карбоксил бүлэгдэх устөрөгчийн атомыг салгасан тохиолдолд HCOO хасах гэсэн анион үүсэх нэ. За үүнийг формат гэж бол нэрлэдэг байна тий. За тэгэхээр хүчлийн үлдэгдлийн нэрийг нь ат төгсгөлтөй нэрлээ явдаг болох нь харагдаж байна. За цуугийн хүчил болохоор CH3 COOH гэсэн томьёотой байгаа. За үлдэгдэл нь CH3 COO хасах гэсэн ион болж байна тий. За нэр нь ацетат гэдэг. За энэ ацетат формат гэсэн энэ томьёо болон нэршлиг нь заашгүй цээжлэн. За яагаад гэхээр давсны томьёо зохиоход энэ нь маш их хэрэг болдог байгаа. За жишээлбэл натрийн формат гэвэл HCOO натрий гэд бичгээр давс үүсэж байна тий. Кальцийн ацетат гэвэл CH3 COO 2 дахин кальций гэх мэтчлэнгээр бичгэд ашиглагддаг байна. За дараагийнх нь пропионы хүчил байна тий. CH3 CH2 COOH. За үүнээс нэг устөрөгчийн салгасан үед пропионат гэсэн
хүчлийн үлдэгдэл бол үүсдэг байна. За дараагийнх нь тосны хүчлийн үлдэгдэл. За муу ялгаагүй карбоксил бүлэгдэх нэг H-ын салгасан тохиолдолд бутират гэсэн хүчлийн үлдэгдэл бол үүсэж байна. За валерианы хүчлийн үлдэгдэл буюу 5C-тэй карбон хүчлэнтэй эндээс нэг H-ын салгасан тохиолдолд CH3, CH2 3 дахин COOH буюу за үүнийг валеринат гэх мэтчлэнгээр нэрлэдэг байна. Карбон хүчлээс хүчлийн үлдэгдэл үүсгэхээс гадна хүчлийн язгуур гэж бол үүсдэг. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр карбон хүчлийн карбоксил бүлгээс гидроксил бүлгийг салгасан энэхүү хэсгийг ацил буюу карбон хүчлийн язгуур гэж нэрлэдэг. За тэдгээрийн тэгвэл томьёо болон нэршлиг авч үзье. За шоргоолжны хүчлээс гидроксил бүлгийн салгасан үед HCO хасах гэсэн язгуур бол үүссэн байна. За үүнийг нь формил гэж нэрлэх нэ. За карбон хүчлийн үлдэгдлийг болохоор ат төгсгөлтэй нэрлэжсэн бол харин язгуурыг нь болохоор ил төгсгөлтэй нэрлэдэг болох нь харагдаж байна. За цуугийн хүчлээс нэг гидроксил бүлгийн салгахад CH3CO хасах цэнэгтэй болж байна тий. За үүнийг ацетил язгуур гэж бол нэрлэх нь. За энэ мэтчлэнгээр пропены хүчлээс гидроксил бүлгийг нь салгахад пропионил гэсэн язгуур бол үүссэн байна тий. За тосны хүчлээс муу ялгаагүй гидроксил бүлгийн салгахад үүссэн язгуурыг нь бутирил, валерианы хүчлээс гидроксил бүлгийг нь салгахад үүссэн хүчлийг нь валерил гэх мэтчлэнгээр язгуурыг нь нэрлэх нэ. Язгуурыг ерөнхийд нь бол ацил гэж нэрлэдэг байна. Хансан нүүрс өстрөгчийн радикалаас үүссэн язгуурыг нь ацил гэх нэ. Нэг суурьт хансан карбон хүчлүүдийн изомер болон нэршлиг авч үзье. За энэ дээр нийтдээ 5C-тэй пентаны хүчлийг дүрслэн үзүүлсэн байна тий. За энэ нэг суурьт карбон хүчил байна. За тэгвэл карбоксил бүлгээс нь эхлээд нүрс төрөгчийн атомуудыг 1, 2, 3, 4, 5 гэх мэтчлэнгээр дугаарлах нэ. За энэ нь бол нормал пентаны хүчил буюу нөгөө талаар техник нэршил нь валерины хүчил байгаа тий. За тэгвэл энэ 5C-тэй хүчлийг хажуугийн нүрс өсрөгчийн атомыг салбарлуулан бичиж болно. За жишээлбэл энэ 4C-г нь гол хэлхээнд нэг метил бүлгийг нь эндээс 3 дугаар нүрс төрөгчийн атомаас салбарлуулан бичсэн байна. За муу ялгаагүй карбоксил бүлгийн нүрс төрөгчийн атомаас эхлээд 1, 2, 3, 4 гэх мэтчлэн хамгийн урт хэлхийг дугаарласан болох нь харагдаж байна тий. За ингээд хажуугийн хэлхийг эхэлж нэрлэн 3 дугаар нүрс төрөгчийн атом дээр метил байгаа учраас 3 метил гэд бичсэн байна тийм үү. За тэгээд энэ үндсэн хэлхээ маань бутаны хүчил байна тий. Тийм учраас 3 метил бутаны хүчил гэд нэрлсэн байна. За нөгөө талаар энэ маань 5C-тэй учраас изопентаны хүчил болох нэ. Өөрөөр хэлбэл пентаны хүчлийн изомер болж таарах нэ. За изомер гэдэг нь яг найрлага нь бол адилхан гэхдээ бүтцэн нь бол өөр байгаа нэгдлүүдийг хэлж байна тий. За дараа нь 5C маань өөрөөр хэлбэл метил бүлэг маань 3 дугаар нүрс төрөгчийн атомаас салаалахаас гадна 2 дугаар нүрс төрөгчийн атомаас салаалсан изомерыг үүсгэж болно тий. За тэгвэл энэ маань 2 дугаар нүрс төрөгчийн атомаас метил бүлэг салбарсан тэгээд бутан буюу 4C-тэй хүчил байгаа учраас бутаны хүчил. За мөн энэ ялгаагүй изопентаны хүчил болж таарах нэ. За энэ 2 дугаар нүрс төрөгчийн атом маань цаашаага 2 нүрс төрөгчийн атомтай холбогдоод явцсан байна тий. За энэ тэгэхээр 2 дахь нүрс төрөгчийн атом гэж бол ярьж болох нэ. За тэгвэл байна штэ. Дараагийн тохиолдолд нөгөө 5C маань иймэрхүү байралтай байж болно гэсэн үг тий. За карбоксил бүлэг байгаа учраас хүчлийн ангилалд хамаарж байна. За 2 дугаар нүрс төрөгчийн атомаас 2 метил бүлэг бол салаалсан болох нь харагдаж байна тий. За үүнийг нэрлэхдээ 2, 2 диметил 2-ын тог D гэж байгаа тийм үү. Тэгээ 2 удаад метил бүлэг байгаа учраас 2, 2 диметил. Тэгээ үндсэн хэлхээ маань пропены хүчил гэдэг 3C-тэй. За гих мэтчлэнгээр нэрлэгийн. За энэ 2 дугаар нүрс төрөгчийн атом нь цаашаага 4C-тэй холбогдсон учраас энэ нь 4 дахь нүрс төрөгчийн атом болж харагдаж байна. За химтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл сургалт
авах утас 98133311. За одоо карбон хүчлийн молекул дах ус төрөгчийн холбоог авч үзье. За нэг суурьт хансан карбон хүчлүүд нь ерөнхийдөө R гээд карбоксил бүлгээс бол тогтсон байдаг гэсэн тийм ээ. За тэгвэл энэ карбоксил бүлгийн нүүрс төрөгчийн атомын даалт хэлбэртэй бичсэн болох нь харагдаж байна. За тэгвэл нэг карбон хүчлийн молекул нь нөгөө карбон хүчлийн молекултайгаа ус төрөгчийн холбоогоор холбогдсон болох нь энд харагдаж байна. За өөрөөр хэлбэл карбон хүчлийн гидроксид бүлэгдэх ус төрөгч нь карбон хүчлийн нөгөө карбон хүчлийн молекул дах карбонил бүлгийн ус төрөгчтэй хүчил төрөгчтэй ингэж холбогдож ус төрөгчийн холбоог үүсгэсэн байна. За ийм учраас карбон хүчил маань хийн төлөвтэй байж чаддаггүй дандаа шингэн төлөвт оршдгоо гэж түрүү хэлсэн тийм үү. За энд болохоор цууны хүчлийн молекулыг харуулсан байна. CH3 COOH тийм ээ. За цууны хүчлийн нэг молекул нь нөгөө цууны хүчлийнхаа молекултай хэрхэн ус төрөгчийн холбоо үүсгэсэн бэ гэдгийг харуулсан байна. За мөн энд цууны хүчлийн молекултай ус төрөгчийн холбоог бөмбөлгөн диаграмаар харуулсан болох нь харагдаж байна. Карбон хүчлийн химийн шинж чанар нь түүний найрлаганд байгаа карбоксил бүлэг болон нүүрс ус төрөгчийн радикалаас хамаардаг байгаа. За тэгвэл карбоксил бүлгийнх нь онцлогийг авч үзвэл карбоксил бүлэг дэх хүчил төрөгч түүн дэх гидроксил бүлэгдэх хүчил төрөгчийн атомууд нь дундын хос электроноо өөрлөгөө хүчтэй татаад туйлширдаг гэсэн тийм. Тэгэхээр эдгээр хүчил төрөгчийн атомууд нь хасах цэнэгтэй болсон харин нүүрс төрөгчийн атом нь нэмэх цэнэгтэй болдог. За эндээс үндэслээд карбон хүчлийн химийн шинж чанарт дараах 3 үзэгдэл бол ажиглагддаг байгаа. За нэгдүгээрт нь карбон хүчлийн гидроксил бүлэгдэх ус төрөгчийн атом нь харьцангуй хялбархан протонжих боломжтой буюу тогтворгүй болж өгдөг байгаа. За хоёрдугаарт нь карбонил бүлэгдэх тийм ээ нүүрс төрөгчийн атом нь нуклеофил уруулжтай нэгдэх боломжтой болдог. За нуклеофил гэдэг маань өөрөө цөмд дуртай буюу хасах цэнэгтэй анионууд байгаа тийм ээ. Тэгэхээр энэ нүүрс төрөгч маань нэмэх цэнэгтэй болсон учраас хасах цэнэгтэй анионууд буюу нуклеофил уруулжуудтай нэгдэх боломжийг бүрдүүлж өгдөг. За 3 дугаарт нь карбоксил бүлгийн хажуугийн нүүрс төрөгчийн атом. За энэ карбоксил бүлэг ямар нэгэн радикалтай холбогдсон байгаа тийм. Тэгвэл хамгийн энэ карбоксил бүлэгтэй холбогдож байгаа нүүрс төрөгчийн атом дах ус төрөгчийн атом нь хялбархан халагдах шинж чанартай болж орж ирдэг. За эдгээр нь дараагийн химийн шинж чанарууд дээр ажиглагдах болно. Нэг суурьт карбон хүчлүүдийн хамгийн анхны төлөөлөгч нь шоргоолжны хүчил байгаа. За шоргоолжны хүчил маань HCOOH гэсэн томьёотой. За байгуулалтын томьёог бол энэ дэлгэрэнгүй хэлбэрээр харуулсан байна. За энэ талаасаа ингээ харахаар карбоксил бүлэгтэй энэ талаасаа ингээ харахаар альдгидийн бүлэгтэй болох нь харагдаж байна. За шоргоолжны хүчлийн молекулын бөмбөлгөн загварыг энд бас үзүүлсэн байна. За шоргоолжны хүчлийн нэг молекул нь нөгөө молекултайгаа ус төрөгчийн холбоо үүсгэсэн болох нь энэхүү цэнхэр зураасаар тэмдэглэгдсэн байна. За шоргоолжны хүчил нэг талаас альдгидийн бүлгийг өөртөө агуулдаг учраас энэ нь карбон хүчлийн шинж чанарыг үзүүлэхээс гадна альдгидийн шинж чанарыг үзүүлдэг. За тэгвэл альдгидууд нь мөнгөний оксидын амикын уусамлаар эсэлдэж мөнгөн толны уралд ордог тий. За тэгвэл мөн ялгаагүй шоргоолжны хүчил буюу HCOOH нь мөнгөний оксидын амикын уусамлаар эсэлдэх үедээ дам мөнгийг ялгаруулдаг байгаа уруу шилний ханан дээр. За энэ толь хийхэд хэрэглэгддэг урал болох нь байна тий. За ингээд дагалдах бүтээгдэхүүн нүүрс хүчлийнхээ ус үүсдэг болох нь харагдаж байна. За мөн шоргоолжны хүчил нь мөнгөний оксидын амикын уусмалтай уралд орох энэхүү тэгштгэлийг комплекс нэгдэл хэлбэрээр бас бичиж болно тий. Ингэсэн тохиолдолд аргентум NH3 2 дахин OH гэж бичдэг байна. За мөн ялгаагүй мөнгө ялгараад дагалдах бүтээгдэхүүнээр нь ус нүүрс хүчлийнхээ амик үүссэн болох нь харагдаж байна. За шоргоолжны хүчил нь бусад карбон хүчлүүдийгээ бодоход альдгидийн бүлэг агуулдаг гэдгээрээ илүү онцлог шинж чанартай болох нь эндээс харагдаж байна. За шоргоолжны хүчлийн химийн шинж чанар болон гарган авах аргуудын бүр тусдаа хичээл болгон бэлтгэсэн байгаа. За тэрхүү хичээлийн талаар зөвлөгөө мэдээлэл авах бол 9813 3311 дугаарт хандаж болно. Карбон хүчлүүдийн химийн шинж чанарыг авч үзье. Ерөнхийдөө хүчлийн ангилалд хамаардаг учраас эдгээр нь эсэглэн амттай, лакмусын цаасыг улаан болгодог, цахилгаан гүйлийг дамжуулдаг электролит бодисууд байдаг. За ерөнхийдөө карбон хүчлүүдээс шоргоолжны хүчил нь дунд зэргийн хүчтэй электролит байдаг. Харин бусад карбон хүчлүүд нь сул электролит байдаг. За жишээлбэл энэ
карбон хүчил байна тий RCOH ерөнхий томьёотой. За эндээс электролит диссоцид орсон байдал нь тий RCOO хасах анионыг бол үүсгэсэн устрогчин ион үүсэн болох нь харагдаж байна. За жишээлбэл цууны хүчлийн электролит диссоцийн тэгштгэлийг бичсэн байна тий. За ингээд ацетат ион буюу CH3 COO хасах ион нэмэх нь устрогч үүссэн болох нь харагдаж байна. За карбон хүчлүүд нь мөн идэвхтэй металлуудтай уралд ордог байгаа. За жишээлбэл цууны хүчил магниттай уралд ороод ацетат магний үүсгээд устрогчийг ялгаруулсан байна. За магний маань идэвхий игнэнд устрогчоос өмнө оршдог учраас өөрөө устрогчийг түрэх чадвартай болох нь харагдаж байна. За дараагийн карбон хүчлийн шин чанарууд ерөнхийдөө хүчил учраас суурийн оксид болон суурьтай уралд орох шин чанартай байгаа. За жишээлбэл энэ пропионы хүчил CH3, CH2, COH байна тий. За натрийн суурьтай уралд оруулсан байна. За тэгвэл натрийн пропионатыг үүсгээд ус ялгаруулсан болох нь харагдаж байна. За мөн ялгаагүй суурийн оксид буюу металлын оксидтай уралд оруулах нь байна тий. За энэ идэвхтэй металлын оксид буюу натрийн 2 отоо пропионы хүчлийг уралд оруулсан байна. За мөн ялгаагүй натрийн пропионат үүсээд ус ялгарсан болох нь харагдаж байна. За өөрөөр хэлбэл энэ дээр карбон хүчлүүдийн хүчлийн шин чанарыг илүү төлхөө харуулсан буюу суур болон суурийн оксид металлуудтай уралд орж байгаа зэргийг бол дэлгэрэнгүй харуулсан байна. Дараагийн нэг онцлог шинж чанар нь нүүрсний хүчлийн давстай харилцан үйлчлээд нүүрс хүчлийн хий ялгаруулдаг байгаа. За жишээлбэл энэ дээр цууны хүчлийг кальцийн карбонаттай уралд оруулахад кальцийн ацетат үүссэн байна тий. За тэгээд ус CO2 дагалдах бүтээгдэхүүнээр ялгарсан болох нь харагдаж байна. За карбон хүчлүүдийн бас нэг онцлог уруулж нь спирттэй эфирчих уралд ордог байгаа. За жишээлбэл цууны хүчлийг дэлгэрэнгүй байдлаар бичсэн байна тий. H3C, C2-с холбоо OOH. За энэ дээр этанол буюу этилийн спиртийг авсан байна. За энэ нь болохоор C2H5 томьёотой. За 1 гидроксил бүлэг агуулсан. За тэгвэл карбон хүчил болон этилийн спиртийн гидроксил бүлгүүдээс нь 1 мол ус ялгараад нийлмэл эфирийг бол үүсгэдэг байна. За ингээд ус ялгарахын тулд карбоксил бүлгийн ус төрөгч болон спиртийн бүлгийн гидроксил бүлэг нийлжээж ус ялгардаг болох нь энэхүү томьёоноос харагдаж байна. За ингээд энэ үүсэн нийлмэл эфир гэдэг маань C2-с холбоо О болон хүчил төрөгчийн гүүрээр дамжин холбогдсон нүүрс ус төрөгчийн ялцгуур хүчлийн үлдэгдлээс тогтсон байна. За ингээд нийлмэл эфирийг нэрлэхийн тулд хүчлийн үлдэгдлийг нэрлэдэг байна тий. Цуу хүчлийн гээд нүүрс ус төрөгчийн ялцгуур нь этил байгаа учраас цуу хүчлийн этилийн эфир гэх мэтчлэнгээр нэрлэдэг байна. За энэ карбон хүчлийн бас нэг онцлог шин чанарыг үзүүлсэн эфиржих шин чанарыг үзүүлсэн урвал байна. За дараагийн карбон хүчлийн шинж чанар нь карбон хүчлийн радикал дахь ус төрөгчийн атом галогенаар халагдах шинж чанартай байдаг. За жишээлбэл энэ дээр цууны хүчлийг авсан байна. CH3COH те галогентай уралд орох нь штэ. За тэгвэл энэ карбоксил бүлгийн нөлөөгөөр карбоксил бүлэгтэй холбогдсон нүүрс төрөгчийн атом дахь ус төрөгч нь хялбархан халагдах боломжтой буюу хөдөлгөөнтэй байдаг гэж түрүү ярилцсан те. За тэрний дагуу ус төрөгчийн атом нь холоороор халагдсан болох нь харагдаж байна. За энэ хүн үүссэн нэгдлийг холоор цууны хүчил гэж нэрлэнэ. За энэ мэтчлэнгээр карбоксил бүлэгтэй холбогдсон нүүрс төрөгчийн атом нь атом дахь ус төрөгчүүд нь дис дараалан холоороор халагдах боломжтой. Хэрвээ хоёр холоороор халагдсан бол ди холоор цууны хүчил гэж нэрлэх нь тий. Гуруула холоороор халагдчихвал тэрий холоор цууны хүчил гэх мэтчлэнгээр нэрлэнэ. За ингээд дагалдах бүтээгдэхүүнээр H холоор буюу дагсны хүчил үүссэн болох нь харагдаж байна. Карбон хүчлийн дараагийн нэг онцлог уруулж нь карбон хүчлийн молекулууд хоорондоо уралд орох явдал байдаг. За жишээлбэл энэ дээр цууны хүчлийн нэг молекул цууны хүчлийнхээ нөгөө молекултайгаа уралд орсон байна тий. За хоорондоо уралд орохдоо дегидратацийн буюу ус ялгаруулах уралд орсон байна тий. За тэгвэл цууны хүчлийн үлдэгдлүүд хоорондоо хүчил төрөгчийн гүүрээр дамжин холбогдсон болох нь харагдаж байна. За энэ үүссэн нэгдлийг цууны хүчлийн ангидрид гэж бол нэрлэдэг байгаа. За цууны хүчлийн ангидрид үүсэх
энэхүү томьёог хураангуй байдлаар тэмдэглэхдээ за 2CH 3COH за үүсээ ангидрит нь те CH 3C 2-сон холбоо O гэдэг энийг бичсэн байна тий. За тэгээд 2 дахин гээд цууны хүчлийн үлдэгдлээ. Тэгээд нэг хүчил төрөгчийн гүүрээр холбогдсон гэдэг нь энд явж байна тийм үү. За ингээд цуу хүчлийн ангидрит ус үссэн уруулна карбон хүчлийн онцлог шин чанарыг үзүүлсэн химийн шин чанарыг илэрхийлсэн тэгштгэл байна. Карбон хүчлийн дараагийн нэг химийн шин чанар нь альфа байрлалд байгаа 3 дахь нүүрс төрөгчийн атомтай карбон хүчлүүд нь эсэлдүүлэгчийн нөлөөгөөр оксикарбон хүчил үүсгэнэ гэсэн дүрэн байдаг бахан. За окси гэхээр эсэлтнэ гэсэн үг те. Эсэлтээд гидроксид бүлэгтэй болж гэнэ гэдгийг харуулж байна те. За тэгвэл нь штэ карбон хүчлүүдийг нэрлэхдээ карбоксил бүлгийн нүүрс төрөгчийн атомаас 1, 2, 3, 4, 5 гэх мэтчлэн дугаарлаж нэрлэжсэн тий. За тэгвэл нь штэ грек цагаан толгоогоор альфа, бета, гамма, дельта гэх мэтчлэн үсгүүдээр бас дараалан нүүрс төрөгчийн атомуудыг дугаарладаг байгаа. Гэхдээ карбоксил бүлгийн хажуу талын нүүрс төрөгчийн атомаас нь эхлүүлээд альфа, бета, гамма, дельта гэх мэтчлэнгээр дугаарладаг байна. За тэгвэл энд штэ бета байрлалаас холоор салаалсан болох нь харагдчихэв тийм ээ. Өөрөөр хэлбэл холоорт карбон хүчил шүү дээ. За тэгвэл энийг нэрлэхдээ бета холоор нийтдээ 1, 2, 3, 4, 5 нүүрс төрөгчийн атомтай байгаа учраас валерианы хүчил гэх мэтчлэнгээр ингээд нэрлэгнэ. За тэгвэл альфа байрлал дахь 3 дахь нүүрс төрөгчийн атом гэсэн тийм ээ. За тэгвэл альфа байрлал дээр байгаа 3 дахь нүүрс төрөгчийн атом гэдэг маань за жишээлбэл энэ таарагдчихэв тий. За энд карбоксил бүлэгтэй нийтдээ 3Cтэй энэ дээр болохоор метил бүлэгтэй байна тийм үү. За тэгвэл 2 дугаар байрлалаас байрласан энэхүү метил бүлэг маань холбогдсон нүүрс төрөгчийн атом маань 3 дахь нүүрс төрөгчийн атом болж байна. Яагаад гэхээр өөрөөсөө гадна цаашаа 3 нүүрс төрөгчийн атомтай холбогдсон байна тий. За энэ нь нөгөө талаар болохоор альфа байрлалд байгаа 3 дахь нүүрс төрөгчийн атомтай карбон хүчил болох нь харагдаж штэ. За нэршил нь 2 метил пропаны хүчил байна те. За үүнийг эсэлдүүллээ. Тэгвэл энэ 3 дахь байрлал дээр байгаа альфа байрлалд байгаа 3 дахь нүүрс төрөгчийн атом нь эсэлдээд гидроксил бүлэгтэй болох нь харагдсан байна те. За үүнийг нэрлэхдээ 2 метил 2 дугаар байрлалаас метил бүлэг байна. За мөн 2 дугаар байрлалаас окси бүлэг байна тийм ээ. 2 метил 2 окси пропаны хүчил болох нь харагдаж байна. За карбон хүчлүүдийг гаргаа авах аргуудаа танилцъя. За нэгдүгээрт нь ерөнхийдөө альгидыг эсэлдүүлэх замаар карбон хүчлийг гаргах арга нь хамгийн ерөнхий арга байдаг. За жишээлбэл цууны альгид байна тий H3C, C 2-сон холбоо OH тийм ээ. За ингээд мөнгөний оксидын амикийн уусамлаар эсэлдүүлсэн байна шүү дээ. Эсэлдүүлэхэд альгидын бүлэг маань карбон хүчлийн бүлэг буюу карбоксил бүлэг болон хувирч эсэлдэх урвалд ордог бахнэ. За ингээд мөнгө дангаараа ялгарх нь. За энэхүү урвалыг мөн ялгаагүй дэлгэрэнгүй хэлбэрээр бичиж болно тий CH3CHO цууны альгид байна тий мөнгөний оксидын амикийн уусамлыг аргентумын H3 2 дахин OH гээд комплекс нийтлэл хэлбэртэй бас бичиж болох нь. За цууны хүчил болон мөнгө амик ус үүссэн болох нь харагдаж байна. За тэгвэл эсэлдүүлэгчээр мөнгөний оксидын амикийн уусамлыг ашиглахаас гадна зэсийн гидроксидын тунцыг бас ашиглаж болдог байгаа. За жишээлбэл энэ дээр цууны хүчлийг купрум OH2 буюу зэсийн 2 валенттай гидроксидээр эсэлдүүлж байна тий. За ингээд мөн ялгаагүй альгидын бүлэг маань карбоксил бүлэг болтлоо эсэлдээд зэсийн 1 валенттай суурийг үүсгэсэн болох нь харагдаж байна. За урлагийн тэгтгэлийг мөн иймэрхүү маягаар бичиж болно. CH3COH нэмэх нь купрум OH2 дахин за CH3COH гээд карбон хүчилтэй цууны хүчил маань үүсээд зэсийн 1 валенттай оксид усыг үүсгэсэн болох нь харагдаж байна. За хинтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл хамтран ажиллах хуудас 9813 3311 байгаа. За хувийн суралцах төлөвлөгөөг бас зохиож өгнө. Өөрийнхөө төвшингийг бас шалгаж өгөх боломжтой байгаа шүү.
Карбон хүчлийг гарган авах дараагийн нэг арга нь спиртийг гүйцэд эсэлдүүлээд карбон хүчлийг гаргаж авдаг байгаа. За ер нь спиртийг дутуу эсэлдүүлэхээр аль гээд үүснэ. Гүйцэд эсэлдүүлэхээр карбон хүчил үүсдэг байгаа. Тэгвэл завсрын шат болох тэр аль гээд үүсэх хэсгийг нь гүйцэд эсэлдүүлнэ л гэсэн үг байна. За энэ нэг атомд хансан спиртийг эсэлдүүллээ. За тэгэхээр карбон хүчил үүссэн болох нь эндээс харагдаж байна. За дэлгэрэнгүй байдлаар нэг жишээ авч үзье те. За энэ 4C-тэй бутанол байна. Нэг атомт хансан спиртийн. За эсэлдүүлсэн тохиолдолд бутаны хүчил үүссэн байна те. Өөрөөр хэлбэл түүхэн нэршил нь болохоор тосны хүчил. За CH3, CH2 2 удаа тэгээд COOH буюу карбоксил бүлэг байна. За үйлдвэрийн нөхцөлд хансан нүүрс устөрөгчийг эсэлдүүлэх замаар бас карбон хүчлийг гаргаж авдаг байгаа. За жишээлбэл энэ дээр 4C-тэй бутан байна. Бутаныг 180 С болон хүчил төрөгчийн тусламжтайгаар эсэлдүүлэх нь за тодорхой катализаторыг ашиглах нэ. За ингэсэн тохиолдолд цууны хүчлийг гаргаж авсан болох нь харагдаж байна. За химийн төвшингийн тогтоогоод хичээллэг төлөвлөгөөг нь гаргаж өгөөд хичээлийн удирдаад ингээд хамтран ажиллах боломжтой 98133311 дугаарт хандж болно. Нэг суурьт карбон хүчтэй хамгийн анхны төлөөлөгч болох шоргоолжны хүчлийг гаргах аргатай танилцъя. За ингэхдээ угаарын хий буюу CO-г натрийн OH усан усмал дундуур нэвтрүүлэх нь за ингэхдээ тодорхой даралт болон температураар үйлчилдэг болох нь харагдаж байна. За ингэсэн тохиолдолд натрийн формат гэсэн давс усмал байдалтай үүсгэнэ. За энэхүү натрийн форматыгаа ямар нэгэн хүчлээр үйлчлэх замаар шоргоолжны хүчлийг гаргаж авч болно. За жишээлбэл натрийн форматыг натрийн холоороор үйлчлэхэд болохоор натрийн холоорыг үүсээд тэгээд шоргоолжны хүчил үүсгэнэ. Эсвэл натрийн форматыг көхрийн хүчлээр үйлчилж бас болно тийм ээ. За ингэсэн тохиолдолд шоргоолжны хүчил үүсээд натрийн сульфат үүсгэх гэх мэтчлэнгээр шоргоолжны хүчлийг гаргаж авч болох нэ. За дараагийн тохиолдолд цуугийн хүчлийг ацетиленээс гаргаж авдаг байгаа. За ацетилен нь 3-сан холбоо агуулсан C2H2 томьёотой нүүрс ус төрөгч байгаа тийм. За энэ тохиолдолд мөн ус болон мөнгөн усны хоёр валенттай давсыг катализатор болгон ашигладаг байгаа. За ингээд цуугийн альдгид үүссэн байна. Цуугийн альдгидаа дахин эсэлдүүлэх, бүрэн эсэлдүүлэх замаар цуугийн хүчлийг гаргаж авсан болох нь урвалын тэгштгэлээс харагдаж байна. Зарим карбон хүчлийн хэрэглээг энд үзүүлсэн байна. За эхний төлөөлөгч болох шоргоолжны хүчлийг арх пивний үйлдвэрт сав суулга ариутгах нэхэмлийн үйлдвэрт бүс даавуу будах ацетатын мяндас торго үйлдвэрлэхэд ашигладаг байна. Харин цууны хүчлийн сулруулсан усамлыг хүнсийг амтлах, битүүмжлэх, хадгалах, лагзлах болон цууны ангидрыг ацетатын мяндас будаг үйлдвэрлэхэд ашигладаг. За карбон хүчлүүдийн бас нэг онцлог төлөөлөгч нь дээд карбон хүчлүүд байгаа тийм. Дээд карбон хүчлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 98133311 дугаарт хандаж болно. За мөн химийн чиглэлээр зөвлөгөө мэдээллийг өгж байгаа шүү. Хамтран ажилласанд баярлалаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.